세노. Хоёр эцэг эхийнхээ үргийг гүйцэтгэх гээд гэр орондоо хүнсээ цуглуулах гад ирсэн байна. Бид хоёрт сард 2 удаа хүнсээ явж цуглуулдаг. Тэгээ өнөөдөр бид хоёр хоёулах наа яад гэл ээж маань одоо охиныг маань хараад гэртээ байгаа. Тэгээд хүнсээ цуглуулахдаа та нарыг аваад явъя гэж бодлоо. Нэг юм нэмж хэлэхэд энэ гэрийн санхүүг мэдээж авлаа. Нийт төрөвч. Бүх санхүү, бүх байрны мөнгө, одоо тог усны мөнгө, машины бензин одоо тэ миний хэрэгэлж мэргэлэх юм хүртэл энэ хүний ингэ хяналтанд ороо явдаг байгаа. Би тэгтээ тэр дээр амар дуртай. Надад ямар ч тийм санхүүгийн стресс байдаггүй. Тийм болохоор би ингэж амар амжилттай явдаг байгаа. За ямар ч юм нэг яваад хүнсээ цуглуулсан. A few moments later. Магнай бананы ертөнцтэй байна. Магнай бол бананы хүүхэд найдана ч гэсэн. Нөө чи бүр 3 банан авадлаа яана. Энэ газар хөрөгчл гэсэн үг. Аврахта хөрөгчл дотроос юм аа зинаад гэсэн. Тэгээ Costco ч угаасаа бүх юм нэг бөөний үнээр байдаг санаа нэг бүх юм нэг том хэмжээтэйгээр их хэмжээтэйгээр байдаг. Шүү дээ. Хамбог яа гоё. Би шууд чирч штэ. Бэнза. Гоё. Дотор ямар ч ясгүй. Гоё. Жүжигхэн хараа. Хараа жүжигхэн. Шинэ юм штэ. Одоо хоёрыг авчи. Шинэ юм байна. Шинэ үзэгчтэй таар мэдээгүй нэр хонцор бар таврын байна. Ямар хөөх юм бэ? Эс чад найзтайгаа авчирч штэ бас. Йой. Нэрээ сонгож байгаа Даниэл юм болно шүү дээ. Махаа сонгоно. Яг нас чи нэг чимаар. Тэнийг орох. Та нэг гол дүрэн байгаа тань та. Санхүүгийн даддаг гэсэн дээр би болсон шүү. Нэр энд чинь serious. Өндөг тасарсан байгаа нэрээр. Өндөг байдгүй. Өндөг бүр амар тасарчээ те. Тэгээ нэг сонирхолтой юм заяа. Ер нь яг шопинг хийдэг хүн нь өөрөө мэдтгэл болчихдаг байхаа та. Тэгээ энэ Costco-гийн ямар өнцөг болон бүртээ хаана юу гэдгийг магнаа мэддэг. Би юу ч мэдгүй тэгэл яг тийм юм хаана харин тийм юм авахсан гэдэг. Надад тэгвэл хэшээ яав гэх. Гоё идгаа надад бол good dealing нэ. Мэдгүй. Тэгэл та.
Харгийг авлаа. Тэр энийг амтгаан дээр навсаж үзчих. Nice. Ямар цааш иймэр ороод алгууч юм. Тэгээ би авчирсан шүү. Эний бодлоор хятадын цагаасаар болоод хүмүүс амир их вэ те завгүй вэ те. Тэгээд хувцааг нь авах гэж байна. Ишин. Ер нь хүмүүс маань дандаа нэг эсвэл хоёр саргаагаараа эсвэл том хэмжээтэй ихээрээ байгаа. Тийм болохоор хардаа бол идчихнэ гэсэн үг тийм. Тэгээд өөр янз бүрийн нарийн ширийн ногоонуудаа бол нэг хэрэгтэй үедээ аваад байдаг. Шидэж ядсан байна да. Шидсэн үү? Эдэлээш. Хөлгөж чадахгүй. Ингээл миний дуртай хэсэг юм байна. Ямар гоё. Тэгэл энэ нар эдгээр чинь бүр ингээл тухаараа л явна шүү дээ. Хоёр үлсгэлэн сууж хийн. Costco ирнэгээд ёо. Ёо яалт. Тосны бүр зүгээр асгарч таараа. 10-ны шүлс асгарах юм. Миний ингэ шүлс ингээд тэгээ ам ингэ шүлсээр дүүлж байгаа юм баг сонсогч. Нэг биш аа. Санаа харагдаад байна. Яжиж унах чам шиг. Эмээ нэг үлдсэн чараа хоёрын машинд байдаг бичлэг бүр айгүй өнгөлөг айгүй гоё болсон. Яг сайхан бичлэгээ хийгээд явж исэн чинь нуцнэт нэг дууссан. Тэгээ бид хоёр яг чаргагүй сүлд нэмж авсан юмнуудаа бол оруулж чадаагүй. Гэхдээ нийт $292 энэ эдгээр хүнснүүдийг авсан байна. Тэгээ Монголтай харьцуулахад хэр үнэтэй вэ? Та нар бас комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээ дараагийн бичлэг болтол түр баяртай.